Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндшилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа эхийн ачийг магтан дуулсан эрхэм охиных нь хүсэлтээр үргэлжлүүлэн хүргэж байна. Нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөн тохиож байгаа хайртай ээж мөнх жаргалтай хэмээн хаяглаж охин ханц сүрэн хүргэн мөн хэрднийх нь гэр бүлээс хаяглан илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Мэндчилгээ хүргэлт маань хүргэлжилсээр ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр энэ цаг мөчид мөнх жаргал ихчигээ хажуудаа урайд суулгасан учиртай юун түрүүн таньда энэ өдрийн мэндийг хүргэе сайхан өвлжиж сар шинтэйгээ сайхан учран золгож байна уу? Сайхан золгож байна. Чи сайн явж ирөө. Эхчнээсээ юу ч мартцсан. Төв харцгаад ирчихаа сууж штий ёо. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мартсан гэснээс миний их чи өнөөдөр гадаачин бүр ямар сайхан байна. Хэд хоног их чихтэйхэн хүүтэрсэн чи өнөөдөр бүр хаврын өрөө ороод хамаг цас маань хайлаад чихтэйхэн сайхан өдөр үргэлжилж байна. Энэ өдөр бол 2 дугаар сарын 26. Харин таны хувьд ямар өдөр вэ? Өнөөдөр одоо мартцсан сууж цэцэг харсан чи нэр юу үлээ төс өдөр штэ яхын хүүхдүүд ирж байгаа юм болсон штэ. Бодлоо юу. Тэгээ яг л манай хүүхдийн царайтай хүүхд ирлээ. Үгүй чи ямар адилхан юм бэ? Манай хэд ирж байгааг хардсан чи юу вэ? Тэгэхээр мартсан төрсөн өдрийг санаанд ортол маш гоё цэцгийн баглаагаар гинтийн бэлэг явуулсан байна. Тэгэхээр та минь бичлэгнийхаа ихэнд ер нь хэнийг гэж бодож ин таамаглаж байгаа хүн байна уу? Танд хэн гинтийн бэлэг барих бол? Одоо 8 хүүхд л идэж тийм 8 л өгч байгаа л. Тийм ээ. Би өнөөдөр төрсөдөр мартцсан сууж штэ. Та минь 8 хүүхд төрүүлж өсгсөн. Юусыг. Тэгээ одоо 8 байгаа тий. Тэгээ 8 улаад миний эдгээр чи бөөгд надад юм хачигдээ штэ. Тэгээд би тэгсэн байл юу л гэж болж байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж хүүхдүүд гэхээрээ л төрсөн өдрөөр жил болгон чихтэйхэн сайхан баярлуулдаг шүү дээ мөнх жаргал ихчээ. Тэгвэл энэ жилийн хараа өөр байна. Дүүн онцгойлон таны өөр хүүхдүүд дундаас маш гоё мэндчилгээг надаар дайж сэтгэл зүрхэндээ твж явдаг сайхан үгсэн хэлүүлэхээр явуулсан учраас одоо төрүүлж хоёлаа танд хаяглаж ирсэн сайхан үгсийг нь сонсох ёстой. За тэгээд сайн сонсвол бэлгийг чухам аль хүүхэд маань ямар учиртай явуулсан бэ гэдг нь тодорхой болно шүү миний хичээ. 100 цэцгэс дундаас зулай дэрмэн залбирч мөрөгсөн зах хязгаарган үгүй орчлонд зөвхөн бидний төлөө л амьдарсан мянган наран дундаас миний л төлөө мишэн залбирсан мөн хөх тэнгэрийн доор маань өргөж үрсийнхээ төлөө мөрөгсөн миний ээжи миний шүтэн юм аа элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй өрөнд эндүү их хайртай шүү эвэлсэн сүхтэн залгилж хүн болсон учраас ижи минь та наддаа бурхнаас ч илүү үнтэй шүү. Ээжээ охин нь сүсэгтэн бишээ. Гэхдээ охинд нь шүтэж явдаг ганцхан шүтэн байдгийн. Олонч бурхны өөдөөс харж онцгойлон сүсэглэн суусан. Харин миний ижил өөдөөс минь харж мэлтийн мишээдэг юм байна лээ шүү ээжээ. Олны хилам хараал юрүүл гэдгийг охин нь шүтдэггүй. Огторгүй тэнгэрийг нь ч бас шүтдэггүй. Орчлонд харин охин өрн ээж таньгаа л шүтэж явдаг юм шүү. Энхэн биеийг минь төрүүлж өсгсөнд баярлалаа. Энэ цаг мөчид тохиож байгаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье хэмээн хайртай охтуудын дундаас тэр дундаа онцгойлж охин ханц сүрэн хүргэн мөн хэрднийх нь гэр бүлээс гинтийн бэлэг явуулсан байна. За тэгээд хайр шингэсэн гой цэцгийн баглааг өргөн барь. Хүлээн авна уу? зүрхнээсээ аясан ээжи бүвэ намч тэгээд миний ихчээ тунчиг завгүй ажлын хажуугаар учиргүйгийн цэцгийн баглаа аваад төрсөн өдрийн баярыг учиргүй санаандаа нойртуулж өгөөд сайн сайхан бүхний хүссэн охин өрн болоод хүргэнэ энэ бичлэгийг одоо үзээд сууж байгаа хамгийн түрүүлж хайртай үрсүүдтэй тэгээд энэ бичлэгний эздэд бас талархал дэвшүүлэх болов уу гэж хүсэж байна. Хэрэгтэйгээс нэхэлдээд нөгөө өргөн мөөгөө мөнгөрдөн ханцран алтан баяр энэ бүх хүүхдтэйгээ одоо ингээд миний 8 хүүхд надад
ээж байгаа ингээд өнөөдөр энэ том бэлгээр мэнчилгээ явуулсан байна. Тэрүүнд ястаа баярлалаа. Өдрөөр том охин бүтээр нэг өдөр төрсөн. Бэлээ. Дүүдээс ажлын төлөө ингэ сайхан олон түмэнд ингэж олныг баярлуул цэцэг навч үргэлж өгч явдаг нь аж жаргал хүсье. Баярлалаа. Сайхан аж жаргалтай байгаарэ. Миний хүүхдүүд хөдөлмөр үүнээс ажилсаг хөдөлмөрч шударгал бай. Тийм ээ. Тэгсэн багт юу ч өртөө шиг л хичээлтэй. Тэгээд тэр сайхан ээжийн маань ирүүл бат сайхан орших болтугай. Тэгээд миний их чи удахгүй бас Монгол төмний маань үндэсний их баяр наадам сар шинийн баяр айлчлан ирээд юу юуг хаалга зөхөж байна. Тэгээд айлчлан ирж байгаа могоо жилдээ эрүүл их саруун сайхан байж энх явж мөнх жаргахын сайхан эрүүл өргөд энэ удаагийн дугаараа жаргая хоёлаа. Би ээжийнхээ нууж унахсан үлэмсэн нуугдаж ургасан цэцэг